Сайн байцгаана уу? Эрүүл бай подкастын дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Натурмед уламжлалт сэргээн засах нойрны төвийн сэргээн засахын зөвлөх эмч Дэлгэрмаа өнөөдөр зочноор орж ирсэн байна. Дэлгэрмаа эмч маань өнөөдөр бидэнтэй нурууны өвдөлт ба нурууны мэсцлийн дараах сэргээн засах эмчилгээний талаар ярилцахаар ирсэн байна. Сайн байна уу эмчээ? Сайн байна уу? За энэ өдрийн мэнд төргий сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. За тэгэхээр өнөөдөр гоё сэдвээр ярих гад ирсэнд баяртай байна. Нурууны өвдөлт яагаад юу нүүсдэг вэ? Шууд хоёлаа яриаг эхэлчихье те. За тэгэхээр нурууны өвдөлт гэдэг нь бол нэг ер нь бол хүний одоо амьдралын хэв маягтай, хүний одоо эрхэлж байгаа ажил төрөлтэй холбоотой тийм ээ одоо үүсдэг байгаа. Тэгээ нурууны өвдөлт үүсэж байгаа бол олон бас шалтгаанууд байдаг тий. Хүмүүс бол зөвхөн одоо мэдрэлийн язаар дарагдлаа, мэдрэл дагаад өвдөд байна гэдгээр бол ярьдаг. Гэтэл энэ нь өөрөө бол булчингийн гаралтай байж болно тий. Одоо үений гаралтай байж болно. Одоо ясны сэргэжилтээс ч байж болно. Эсвэл одоо нурууны ясны хавдарч байд юм уу, гэмтлийн улмаас ч байд юм уу тийм ээ. Мөн одоо булчингийн чангалаас ч байд юм уу. Олон янзын одоо шалтгаантай байдаг. Тэгээд сэргээн засах эмчилгээнд бол энэ бүгд одоо шалтгааныг ялган уншилж ээж эмчилгээгээ хийх нь илүү үр дүнтэй, оновчтой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол хүний нас тэгээ хүүс бас хамаатай байдгүй. Ажил мэргэжил бол нэлээд хамаатай байгаад байдаг тий. Тэгэхээр зэрэг бол хүн ер нь одоо амьдралдаа бол нуруу өвдөж үзээгүй хүн гэж ер нь байдгүй. Одоо нийт одоо хүн амын бол 70-80% нь бол нуруу нь бол өвдөж исэн юм зөвөртэй байгаад байдаг. Тэгээ ялангуяа одоо залуучууд одоо биеийн хүчний ажил хийдэг, олон цагаар одоо суугаа ажил хийдэг тийм ээ. Ийм хүмүүс тэгээ одоо хөдөлгөөний дутагдaltaй бас холбоотойгоор дээр нь одоо насагч хүмүүст бол ясны сэргэжилттэй холбоотой, дааврын солилцооны одоо алдагдaltaй холбоотойгоор нурууны өвдөлт үүсэх нь илүү байдаг. Тэгээ ялангуяа одоо ахмад наснууд бол булчингийн сулрал ихтэй нөгөө булчингийн хүчний дасгал хийхгүйтэй холбоотойгоор одоо яс сэргэж нуруу өвдөх шалтгаан бас болдог. Тэгэхээр одоо залуу хүмүүст илүү нурууны чангарлаас болоод ажил мэргэжилтэй холбоотой үүсдэг бол настай хүмүүс сулрлаас нь болоод бас өвдөлт үүсдэг гэж ойлгоод байна тийм. Ерөнхийдөө бол тэгж ойлгож болно. Тэр эмэгтэйчүүдэд бас их байгаад байдгүй юу яагаад нөгөө яс сэргэжилт их байдаг тий. Тэр холбоотой юу ер нь. Тэгэхээр яг эмэгтэйчүүд бол нөгөө нэг юм одоо насны мөчлөг нь ингээд одоо эдэр залуу нас тэгээд нөхөрчхөө нас тэгээд одоо цэвэрлэлтийн нас гэдэг тодорхой үеүүдийг туулдаг. Тэр үеүүдтэй нь бол одоо холбоотой байдаг. Жишээлбэл ялангуяа одоо нөхөрчхөө насанд бол нөгөө одоо жирэмсэн болсонтой холбоотойгоор нурууны одоо хотгор ихсэх тийм ээ. Нурууны булчин чангарах энэ төрх байдалтай холбоотойгоор нуруу өвдөх шалтгаан болж байдаг. Зүгээр одоо цэвэрлэлтийн насанд яваа эмэгтэйчүүдэд бол эстроген дааврын нөгөө одоо бууралттай холбоотойгоор яс сэргэж нуруу өвдөх шалтгаан болж байдаг. Нурууны өвдөлт хөл рүүгээ дамжиж өвддөг штэ тий. Энэ талаар та зөвлөгөө өгөөч. Альсгүй үүний шалтгаан юу байдیں۔ За бас ханаж найтай хар хүний нуруугаар өвдөддөг тий. Энэ талаар та сонсогчд маань мэдээлэл өгөөч. Тэгэхээр нурууны өвдөлт маань бол яг хуу одоо хөл рүүгээ дамжиж өвдөд байгааг нь бол мэдрэлийн гаралтай одоо мэдрэлийн язгуур зочирсонтой холбоотой нурууны өвдөлт гэж үздэг байхгүй юу. За энэ нь болохоор зэрэг одоо ялангуяа ханиаж найтах дүүлэх ч юм уу тийм ээ. Одоо юм хөдөлгөөн хийх үед нурууны нөгөө дискийн дотоод даралт нэмэгдсэнтэй холбоотойгоор одоо хатгах тийм ээ. Зочмог өвдөх бол ийм шинжүүд илэрж яадаг. Тэгээд манай монголчууд болохоор зэрэг нөгөө хөл рүү өвдөд байгааг болохоор хөл өвдөд ингээ ойлгоод идэм байлаа. Гэтэл энэ нь бол одоо мэдрэлээ даасан нурууны одоо өвдөлт өгж байгаагийн гол шинж байдаг. Тэгэхээр шагаа өвдлөгийн үйл бас байх боломжтой жишээ нь. Тэгэхээр одоо мэдрэл маань өөрөө нөгөө одоо бүслэгийн нурууны төвшөнд гарч байгаа мэдрэлийн язороод маань доошоо одоо ингээд хариуцсан эргэтнүүдтэй байдаг байхгүй. Жишээлбэл одоо шагаан гадна талаар одоо янгинаад өвдөөд байна. Одоо хөлийн ирээн булчин шилбрүү одоо төмрөөр харьж байгаа юм шиг тас ингээ хангинаад байна гэж хүмүүс хэлдэг. Энэ маань бол одоо мэдрэлийн язор одоо L5S1 рүүгээ тийм ээ одоо дагаж өвдөж байгаагийн шинжүүд. Баярлалаа. Тэг мэдээж шагааны өөрх нь өвдөлт бол ялгаар харна шүү дээ. За тэгээ мэдрэлийн өвдөлт бол өөрөө нөгөө дамжсан, цоргисон, янгисан, тэгээ тасралтгүй өөр ингэсэн юм хэв шинжтэй л да. Яг шагаа үеиндээ өвдөж байгаа тохиолдолд бол хэсэг газрын өвдөлт тэгээд явах тусам одоо өвдөлт нь нэмэгдэг, ачаал авахт тийм ээ. Тэгээ хавддаг, улаадаг гэдэг юм өрөвслийн шинжүүд бол гарч ирж идэг. Ингээд ялгаа онцлоход бол амархан л да. Нурууны өвдөлтийг ер нь онцлох бол заавал эмнэлгээр компьютер томограф ч юм уу MRI хийх шаардлагатай байх тий. За тэгэхээр нурууны өвдөлтийн онцлогыг бол хамгийн түрүүнд эмч маань өөрөө өвчнөөхөө завирыг
нэрлэлийг сонсоод тэгээд түүхийн сонсоод тэгээд бодит үзлэг хийдэг байхгүй юу. Тэгээд бодит үзлэгээр одоо түрүүний ярьсан одоо үнэхээр одоо тэр лир хэлбэрийн булчин чангарчаад тийм ээ булчин чангарчаад өгдөг байгаа мó богиносчоод өгдөг байгаа мó эсвэл мэдрэлийн зорон зочирчоод өгдөг байгаа мó тийм ээ эсвэл одоо нуруу нэм докторгүй байдалд орчоод өгдөг байгаа мó гэдгийг эмнэл зүгээрээ одоо ялган оншилдог юм одоо том сорилууд байдаг байхгүй олон сорилууд байж болно. За тэгээд ер нь бол нурууны өвдөлт маань дотроо ингээд одоо зочмогдоо архаг гэдэг тий нуруу удаа амьдралдаа анх удаа өвдөд 3 сарын дотор өвж байгаа бол энэ бол зочмог өвдөлт гэдэг байхгүй юу. Нэг 3-6 сарын дотор өвж байгаа бол зочмогдоо өвдөлт тийм үү. 6 сараас дээшээ одоо ингэж өвдөж байгаа тохиолдол нурууны архаг өвдөлт гэж үздэг. Тэгэхээр зэрэг одоо ер нь бол дөнгөж нуруу өвдөж эхлэхэд бол эмчит үзүүлээ заавалчгүй одоо тэр төрс оншгооны үнэтэй шинжилгээнүүд хийлгэх шаардлагагүй. Эхлээд ямар ч байсан ингэж эмчилгээндээ явж агаад тэгээд ер нь бол нэг ихний нэг 2 сар бол заавал нурууны рентген зураг авахулах шаардлагагүй гэж үздэг байхгүй. Тэгээ өвдөлт маань 2-3 сар үргэлжлээд болохгүй бол эхний зураг авч эхэлдэг гэсэн онцлогооны алгоритм байдаг байхгүй. За тэгэхээр зэрэг рентген зургаар бол ихэвчлэн бол ясны бүтцийг одоо ясан сэрэгж жоо хугарж жоо тийм ээ мултарж жоо тийм ээ одоо аль хэсэгтээ хугарсан байна гэдэг ингээ ясны бүтц юм хатуулга бүтцүүдийг үзчихэдэг байхгүй юу. Харин одоо имран одоо шинжилгээгээ тийм энэ шинжилгээгээр бол одоо нурууны зөөлөн эдийн бүтц одоо нөгөө жирвч мөөрс маань одоо хоёр нугламжийн хооронд жирвч мөөрс гэдэг нэг эргэтэн байгаа шүү дээ. Тэгэхээр жирвч мөөрс маань ямар байгаа, эргэн тойрон холбоосууд нь ямар байгаа, булчингууд нь ямар байгаа тийм ээ одоо мэдрэлийн язаар гарах хэсэгтээ дарагдсан юм уу юм уу, жирвч маань өөрөө иврээд одоо ингээ бүрэн бүтэн байдлаа алдсан байна уу гэдэг ийм одоо зөөлөн эдийн бүтцүүдийг илүү одоо шинжилж идэг. Компьютер томографийн шинжилгээгээр бол мөн одоо ясны бүтцийг бол илүү ялангуяа одоо нөгөө гэмтлийн дараах юмнуудыг бол ашиглахад илүү одоо компьютер шинжилгээ хийдэг байгаа. Тэгээ эмч үзээд одоо тухайн юу одоо сэжиглэж байгаа, ямар өвчлөл шинжилж байгаа тэрнээс хамааруулж одоо нөгөө энэ шинжилгээний аргуудыг бол санал болгодог байгаа өвчтөнд. Тэгэхээр нөгөө AI одоо хөгжчөөд байгаа оншилж байгаа тийм энэ талаар та мэдээлэл өгч тэрийг магадгүй рентген чи хортой гэдэг дэмжи AI-гийн өмнө нь хийвэл зүгээр ах тий. Тийм. Тэгэхээр AI ажиллагаа гэдэг бол хиймэл одоо оюухан ажиллагаа. За энэ маань бол одоо энгийн үгээр хэлэх юм бол одоо рентген зураг шиг гэсэн үг аахгүй. Жишээлбэл одоо энэ Натурмед төвд бол одоо Солонгосын хамгийн сүүлийн AI ажиллагааг ашиглаж байна л да. Тэгээ энэ дээр бол яг үгээр энэ болохоор хүнд бол нөгөө туяаны одоо хор хөнөөл учруулахгүй ямар нэгэн бүтц одоо арьс салст гэмтэхгүй тэгээ хүндээ айгу тийм хоргүй юм ээлтэй ажиллагаа аахгүй. Тэгсэн нөгөө ажиллагааны төвшин бол бас нэлийн одоо нарийн өндөр те одоо 90-95% магадлалтай юм өндөр юутай шинжилгээ. Тэгээд энэ одоо манай дээр хийж байгаа AI шинжилгээнд бол хамгийн нэгдүгээр хүний нөгөө төрөх байдлыг ингээ аншилдаг байхгүй. Тэр хүний одоо төрөх байдал буруу болохоор л одоо энэ хүзүүн нуруу өвдөх үнсэн шалтгаан болдог байхгүй. Одоо толгойн ямар хэлтэйгээ мөрөн яацын нуруу нь ямар байгаа өвдөг нь ямар байгаа хэдэн градусаар одоо мөрөөсийн дахиасан гэдгийг үздэг байхгүй. Нэгт хоёрт нь болохоор зэрэг булчингийн тэнцвэрт байдал гэдэг юм айгүй чухал байдаг. Хүн ер нь амьдралдаа бол одоо булчин маань ерөөсө хүчтэй л ах хэрэгтэй байхгүй. Тэгээд булчингийн одоо хүчин тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр зарим сулраа зарим нь чангараад ингээд одоо нуруу өвдөхний шалтгаан болж байдаг. 3 дугаар тийм тэнцвэр гэдэг юмыг үздэг. Тэгэхээр тэнцвэр бол бас үнэн одоо амьдралын аягүй чухал одоо үзүүлэлттэй хүний бие махбодын жишээлбэл одоо энэ ахмад хүмүүс бол тэнцвэр муу байх нь бол нөгөө чадвар алдагдлыг бас аягүй үндсэн шалтгаан болоод байдаг байхгүй. Тэгэхээр хүн бол тэнцвэрээ одоо жишээл ахмад настай одоо 60-аас дээш настай хүмүүсийн одоо хийх ёстой одоо 3 үндсэн дасгалын нэг номерт нь бол жишээл тэнцвэрийн дасгал орж ирж байдаг байхгүй. Тэгэхээр энэ бүгдээ алдагдлыг оншилдог. Тэгээд цаанаа бол нөгөө тэр Amazon дээр нөгөө дата анализ нь хийж идэг юм өндөр түвшний бас юм сайхан онцлогоо байгаа. Тэгэхээр бодож ин л да хүүхдүүд маань нутас үзээд нуруу нэлээ мөрөлдөлтөд алдаг болцлохоор хүүхдүүдийг бас үзүүлж болох юм биш. Тэгэхээр хамгийн багадаа хэдэн настай хүүхд үзүүлж болох вэ? Тийм. Тэгэхээр AI онцлогоонд бол одоо доотлол нь 14 наснаас дээшээ бол үздэг. Яг гэвэл хүүхэд бол одоо бас өсөлтийн одоо үедээ явж байгаа. Ер нь тэгээд одоо настан түрээгүй хүүхдүүдийн чи ясан нөгөө яг ингээд нөгөө хатуурч ясчаагүй нөгөө юм мөрс одоо юм зөөлөн байгаа штэ. Энэ үед хүүхдүүд маань буруу суух, банк таблет утас те хэрэглэснээс болоод одоо нөгөө буруу одоо сууж ингэж яснаас болоод буруу одоо хүн номтой цүнх үүрдэг ч юм уу те. Энээс болоод одоо нуруу маань ингээд сколиоз мөрөө үүсэж тий ийм одоо өөрчлөлт гарч ирээд энийг бол AI онцлогоогоор онцлдог байгаа. Тэгээд сүүлийн үед бол бас манай хүүхдүүд их сурах болсон мөлий анги бүлгэрээ ирээд бас бүгдээрээ нурууны одоо морилтаа онцлуулдаг тий онцлогоонд бас ордог болсон байлээ.
Тийм үү. Юм хөгжөөд гоё юм а. Дээр үед бол тийм боломж байгаагүй шүү дээ. Тэгээ залуучуудад бас энэ подкастыг ашиглаад хэлэхэд сүүлийн үед нөгөө хүүхдүүд аягүй хуцас тоглоод байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө үе мөч ингээ өвдөхөөрөө зэрэг одоо их ачаалтаа дээр үед бол биеийн хүчний ачаал гэдэг гараараа маш их хүнд хүчтэй өрөм хийдэг хүмүүсийн одоо энэ эрхийн хурууны угүй үеийн ингээ өрөвсөд одоо өвдөг шиг энэ хурууны артрит үүсдэг байхгүй. Гэтэл одоо энэ жохон одоо 14-өөс 17 20 насны залуучуудын одоо эрхийн хурууны энэ угийн үеийн ингээ өрөвсөд артриттэй болсон хөдөлгөөнгөө болсон юмаа бичиж чадхаа болсон хүүхдүүд сүүлийн үед ирж байгаа шүү дээ. Тийм үү, ямар сонирхолтой юм бэ. Нурны өвдөлтийн талаар ингээ хүмүүс гүрийгээд яваад идэг тий өвдөөлээдэг гэл яваал идэг тэгээ дараа нь хаалгааны түвшинд хүртэл орсон байдаг. Тэгэхээр ингэхгүйгээр эрт үзүүлэх шаардлагатай байх тий. Хизээ үзүүлвэл зүгээрээ. Гэхдээ яг ер нь бол одоо ямар нэгэн хэвийн бас зовир илэрх юм бол эмчид үзүүлж бол зөвлөгөө аваад аль болох эрт үзүүлвэл танаас аль болох эмчилгээнд чинь бага өртөг зардал бага цаг хугацаа тий тэгээ таны хамгийн гол нь эрүүл мэнд чинь өөрөө чанартай үлдэх байхгүй юу. Маш одоо хугацаанд явж авчаад манай монголчууд их гүргээр тэгээд одоо эрүүл мэндийн боловсролдоо яг бас сүүлийн үед гайгүй анхаарчлаа л да. Тэгээ эрүүл мэндэ анхаарахгүй ингээ удаа яваад ахаар зэрэг одоо чадвар алдалтанд хүрдэг байхгүй юу. Тэгэхээр хүмүүс болохоор ингээд нөгөө одоо ингээл тархин цус харагдаг ч юм уу нуусны гэмтэл аваас хаас ажил үүсчихэрэл одоо нөгөө ингээл эрүүл мэндэ анхаарал одоо ингээ болохоо хэлэгүүд гүтэл одоо нуруу маань өөрөө өвдөд өөрөө нөгөө үйл ажиллагааны чадвар алдалтанд хүрдэг. Хүн харахад ингээ саас ажилгүй дөрвөн мөчөнд бүтэн зүгээр ингээ яваад идэг. Гэтэл өөрөө одоо тонгоож бүхэж юм авч чадахгүй айлын одоо эрэгтэй хүн чинь юмаа одоо зөөж чадахгүй тий хүнс бараагаа аваад одоо их нэртэй тусалж чадахгүй тэр бол бас л үйл ажиллагааны чадвар алдтанд орж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр зэрэг тэрнээс өмнө үзүүлэх хэрэгтэй. Ер нь бол одоо бүр аюултай шин жишээл мэдрэлийн язаар дарагдаад одоо бүр юм улаан гэрэл асж гин гэсэн тохиол авах юм бол хөл гарч сулрах бадарах тий тэгээ одоо шээсэн зад гарах тий эсвэл шээсэн хаагдах ч байд юм уу хөл нь одоо мэдээгүй болдог ч юм уу энэ бол одоо улаан гэрэл асж байна гэсэн үг. Энэ үед бол эмчид бүр яралтай хандах хэрэгтэй. Ер нь аль болох одоо шинж тэмдэг илрэнгүүт эмчид үзүүл зөвлөгөө авах хэрэгтэй. Ингээд үзүүлсэн тохиолдолд ер нь одоо сэргээн сэмчилгээ маань хэр удаа явагдчихж тухайн хүн маань ирүүл болох бол тийм тэгэхээр сэргээн сэмчилгээ гэдэг чинь ингээд тэр хүнийг цоош нуруутай болгоно гэсэн үг биш байхгүй юу. Тэр өвдөөгөө байхдаа тэр хүн ямар нуруутай, ямар одоо ажиллагын чадвартай байсан те тэр төвшөнд нь ойртуулах, дөхүүлэх, сайжруулах хэмжлэгээ хийдэг. Тийм учраас сэргээн хэмжлэгээ гэж байгаа. Түүнээс биш ингээд нөхөн сэргээгээ цоош нэрнийг эрэхтэй авчиад хийж чинь гэсэн үг биш шүү. Тэгэхээр зэрэг манай монголчууд бас яаруу эмчилгээнд ерөөсө тууштай явна гэдэг ерөөсө ойлгодгоо. Тэгэхээр зэрэг одоо энэ орчин үеийн ангаах ухаанд ингээд одоо ингээд статистик судалгаанд бичиж байгаагаар бол одоо цочмог жишээлбэл нурууны өвдөлтийн үед та дор хаяж бол 6-7 удаа ингээд амлалтаараар эмчилгээнд явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр нурууны өвдөлт гэдэг чинь тийм нэг хэвтэж эмчилүүлдэг эмчилгээ бас нэг биш шүү дээ. Ер нь дуун зэргийн үедээ бол ингээд амлалтаараар хөөрхөн сэргээн хамжилгээндээ явж явах хэрэгтэй байхгүй юу. Гэтэл одоо 6 сар өвдсөн тийм хүмүүс болохоор зэрэг дор хаяж нэг 10-аас 15 удаа тэмээ дунжаар нэг 12 удаа заавалжгүй амлалтарын сэргээн хамжилгээнд явах хэрэгтэй. Хэрвээ одоо нурууны мэс засалд орсон байх юм бол нэг сар орчим одоо сэргээн хамжилгээнд явж ээж та одоо урд байсан үеийнхээ хөдөлгөөнийг хийдэг, урд байсан үеийнхээ зайд алхаж чаддаг, юмаа өргөж хийж чаддаг тийм ийм одоо чадварт хүрдэг байхгүй. Тийм учраас эмчилгээний одоо тэр хугацаа, курс татамжийг бол баримтлах хэрэгтэй гэдэг манай хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгээд нурууны одоо өвдөлтийн одоо засах одоо гол эмчилгээ маань өөрөө бол нурууны булчин хүчтэй л болгодог байхгүй юу. Тэгэхээр энэ булчингийн хүчийг хөгжүүлнэ гэдэг чинь 5 удаа яваад таны булчин хүчтэй болохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг удаан хугацаанд тасралтгүй. Гэхдээ заавал өдөр болгоо ирэхэ болил л дээ тийм ээ. 7 хоногт нь 2-3 удаа ирээд тасгалаа хийждэг эмчийнхаа хяналтанд за энэ зөв хийж гинэ би буруу болж гинэ үү. Тэгээд тодорхой одоо нэг хугацаанд нэг 10-12 удаа явчаад гэрийн даалгавар аваад гэрийн дасгалын хөтөлбөр гэж яддаг байхгүй. Тэрийг аваад гэртээ очиж үргэлжлүүлж игээд хянаад эргээд эмчтэй хянуулаад ингээд одоо үр дүнгээ тогтвортой удаан гарах хэвээр. Богино хугацаанд эмчилгээнд яваад таны өвдөлт намдна. Таны хөлрөө дамжсан өвдөлт явдан та сандал дээр суудаг болчихно. Гэтэл удаан хугацаанд ингээд булчингаа тогтворжуулаад яваад ах юм бол танд удаан хугацааны л одоо сайжрал авчираад амьдрал чи илүү чанартай болно гэсэн үг байхгүй юу. Тэр хүмүүс дандаа ингээд дунд нь дутуу орхидог юм тал байдаг. Тэгэхээр юм уу динамик харж байгаа болохоор хэмждэг байх нь тий. Нурууныхаа одоо эмчилгээ өмнөх эмчилгээний үр дүнгээ хэмжээд тэрийг ахиулъя гээл даалгавар нь нэмэгдээ авчдаг гэж ойлгогдчих тий. Тэгэхээр сэргээн хэмжлэг гэдэг чинь өөрөө бол айгүй мундаг салбар байхгүй. Заавал одоо эмра, заавал компьютер гэхгүйгээр бид нар өөрсдөө ингээд хүнээ үнэлдэг үнэлгээний юм олоос стандартд нийцсэн юм аргуудтай байхгүй. Тэр аргаараа одоо үнэлээд тийм ээ одоо булчингийнх нь хүчийн, далаацын хөшөөнгүй ажиллах чадварыг ингээ үнэлээд та одоо хэвийн ингээ эрүүл сайхан нуруутай хэвийн амьдралтай бол 100
авах гэдэг магадгүй та одоо өвдөд одоо 45 оноор орсон бол одоо тий чадвар алдалт бол нэлээд дунд зэрэгээр одоо тий дунд тэрнээс дэш хэмжээгээр алдагдсан байна ч гэдэг юм үнэлгээний аргуудаа тэгээд эмчилгээний одоо үзлэг үзээд тэр оноогоор ингээ үнэлээд тэгээд дараа нь эмчилгээнд хамруулаад дараа нь одоо ингээ захиж үнэлээд та одоо тэдэн оноор таны амьдрал сайжирсан байна, таны амьдралын чанар ингэж дэвшилсэн байна гэж үнэлгээ өгдөг бас юм сайхан салбар байгаа шүү. За баярлалаа. Тэгмүүд одоо хайлаа ингээд зохиод ирэл л да. Доржгоо 45 настай таны эмчилгээнд ирчээд 12 удаа эмчилгээ хийх хэрэгтэй байсан чинь 5 удаа эмчилгээ хийгээд алга болчлоо. Тэгээд 2 3 жилийн дараа ирээд нурууных нь одоо мэс засалд орох шаардлагатай болжээ гэж хэмжүүлээд хаалганд орчлоо. Тэгээд дараа нь хаалганы дараа доржгоо тань дээр хизээ очих хэрэгтэй. Тий. Тэгэхээр зэрэг ууланд доржгоны оны ясан гэхээр нэг 5 удаа эмчилгээнд явсан байна л да. Тэгээд зочмог өвдөлтөд намдаад алга болсон. Гэтэл манад одоо удаан хугацаагаар яваад тодорхой хугацаагаар яваад тэгээд гэрийн даалгаар аваад ингэ явсан бол энэ хүн одоо бас мэс засалд орохгүй байх магадгүй байсан байж болно тийм ээ. За одоо нэгэнт ингэ мэс засалд орсон бол ер нь мэс заслын дараа 24 цагийн дотор сэргийн засаг хэмжээ үздэг. Тэгээ одоо та орон дээрээ яаж хөдлөх юм, яаж хажуу тийшээ харах юм, яаж орноосоо босох юм, хоолоо яаж идэх үү, тийм ээ. Нойлд очиод одоо яаж суух юм. Одоо энэ туслах хэрэгслээ тэр алхуулагчаа яаж барьж явах юм, таяг хэрэглэхээр бол яах юм, бүсээ яаж зүүх юм гэдэг ийм зөвлөгөөнүүдийг бол өгдөг байгаа. Энэ удаа доржгоо маань хэдэн удаа эмчилгээнд явах хэрэгтэй? Тий. Доржгоо бол одоо мэдээж хаалгаанд орсон юм чинь доотлол нь нэг одоо 15 удаа ер нь сар орчим одоо заавалчгүй сэргийн засаг эмчилгээнд явах хэрэгтэй. Хамгийн гол нь нөгөө нурууныхаа булчингийн хүчийг сайжруулахын тулд бид тийм тодорхой хугацаа ороод байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр хүмүүс алддаг. Тэгээд ийм судалгаа байдаг л да. Хэрвээ та хаалгаанд орчоод одоо сэргийн засаг эмчилгээг одоо хийхгүй байх юм бол нэг жилийн дараа бол таны нуруу эргээд яг одоо нөгөө мэсэлд орохын өмнөх үеийн шиг байдалд орно. Хэрвээ та ингээд сэргийн засаг эмчилгээндээ хамрагдаад ингээ яваад ах юм бол та одоо мэслийнхаа үр дүн хадгална гэсэн үг байхгүй. Ерөөсөө л мэслийн дараа сэргийн засаг эмчилгээ хийлгэж байгаа гэдэг чинь мэслийнхаа гарсан дээр сайхан үр дүнгээ удаан хугацаанд хадгална л гэсэн үг насан туршдаа. Тэгэхээр одоо хаалгаа хийж байгаа эмнэлэг болгон маань сэрийн засаг шууд л хэлжээд байгаа ах тий. Ер нь бол одоо хувийн хувьсгалын бүхэл нэлийн олон эмнэлгүүд одоо нурууны мэсэл хийдэг болж байна л да. Тэгэхээр энэний дараа бол шууд одоо маргааш насан сэргийн засаг эмчилгээ бол том одоо төрөлцсөн эмнэлгүүдэд бол хийгдэж байгаа. Тэгээ ер нь бол нэг сар орчимдоо бол эмчийнхаа зөвлөгөөний дагуу гам дэглэмээ бариад нөгөө нуруугаараа тонгоож бүхий хөдөлгөөнөө хийхгүй хүн жамаа өрөхгүй тийм ээ. Ийм гамтай байжгаад яг сарын дараанаас ирээд одоо яг амралтаараа сэргийн засаг эмчилгээнд явдаг байхгүй юу? За доржгоо маань нуруунд дахиж өвдөх болов хаалганы дараа. Тэгэхээр зэрэг мэслийн дараах нурууны өвдөлт гэдэг бол одоо мэс засалд орсон хүмүүсийн бүр номер 1 асуулт гэдэг байхгүй юу? Тэгэхээр зэрэг мэслийн дараа одоо нуруу өвдөх бас одоо олон шалтгаанууд байгаа. Тэрийг нөгөө хоёул эмчтэйгээ ярилцчихээ тэр шалтгаанаа олох байхгүй юу? За жишээлбэл хичнээн одоо ингээ мэс засалд орсон ч гэсэн тэр хөл рүү дамжиж яасан тэр мэдрэлийн язаар цочирсон дарагдсан тэр өвдөлт бол нэг 3 сар орчим үргэлжлэж болно. Гэхдээ энэ өвдөлтийн онцлог бол ингээд өдөр мөрөөр ингээд өвдөлтөнд сайхан буугаад хүн чинь өөрөө нэг миний бие өдөр нэг цагаар сайжраад дэш шүү гэдэг хүмүүс ярьдаг шээ тий. Тэгээ ингээд одоо намддаг юм онцлогтой байгаа. За хоёрдугаарт нь бол яг нэгэнт одоо тэнд одоо мэслэгдсэн шарах үүсэн тэнд одоо хэсэг газрын бас өрөөсөлийн тэр явагдаж болно шүү дээ тий. За ийм байх юм бол яг эмчийн зөвлөсөн дагуу тэр өрсөлийн эсрэг эмчээ цаг хугацаатай хоногтой тунтаа ингээд зөв хэрэглээд явах юм бол тэр өрөөсөл бас намдаад ингээд сайхан өвдөлт намддаг бас онцлог байгаа. Мөн одоо яг мэдрэлийн язаар цочирсонтой холбоотойгоор өвдөлт одоо хэвээрэж байгаад байгаа юм шиг тийм одоо зөөрөд бас гардаг л да. Ер нь бол мэс засалд орсны дараа бол мэслийн дараа нэг одоо 30-40% нь бол баг зэргийн өвдөлтүүд бол байдаг. Тэгээ шалтгаанууд нь бол би одоо ингээ яриад байна шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг хэрвээ одоо мэдрэлийн язаар цочирсан бол маш хүчтэй цоргисон өвдөлт өгнө, хөл рүү өвдөн тийм ээ. Тэгээ өвдөлтийн одоо эрчим нэмэгдэн тэгээд одоо шээ соригддог ч юм уу тий. Бас одоо шээсний гарц өөрчлөгдөн хоригдох эсвэл одоо задгаарч юм иймэрхүү одоо өөрчлөлт байх юм бол энэ нөгөө яаралтай амжилт хандах шинжгээд би түрүү ярьсан тий. Мэслийн амжилт бол яаралтай хандах шаардлагатай. За мөн одоо төрөлбөрийн одоо бэхэлгээ хадаас эрэг шургуудыг одоо хэрэгэлдэг шүү дээ мэслийн явцны нуруугаа доктортой байлгах гэх тийм ээ. Тийм. Тэгэхээр зэрэг одоо энэ маань бол ингээд одоо хөдөлсөн байж болно тийм ээ. Одоо эрэг шургууд мултарсан ч байж болно. Гэхдээ энэ бол маш ховор тохиолдол шүү. Одоо бүр одоо нэг хөв хүрэхгүй хувьд нь бол тохиолддог. За энэ үеийн одоо гол онцлог нь бол гинт одоо огцом хөдөлгөөн хийх үед өвдөлт гинт нэмэгдэнэ. Мэдээж хүн нэг эвгүй юм боллоо. Зарим хүнд бол бүр клик ингээд дуу гарлаа гэдэг хүмүүс тэгээд байгаа. Энэ дотор нэг юм шажигнаад байна гэх. Тий. За тэгвэл тэр бол маш ховор шүү. Тий одоо тий. Тэгээд хүн өөрөө нөгөө айцтай
Тэгээ одоо энэ дотор нэг юм төмөр болохоо ажиллаа гэд тэгээд гин тэр үеийн одоо гол онцлог нь гинт урд нь байгаагүй тийм хүчтэй өвдөлт өгөн тэгээд тэр нь эвгүй хөдөлгөөнтэй байна. Урд нь ерөөсөө тийм өвдөлт байхгүй байж байгаа. Тийм өвдөлт илэрч болно. Энэ бол ховор. За энэ үед мэдээж бол эмчтэй хандаа дахин тавтан нөгөө хяналтын зураг авах болно шүү дээ. Тэгээд дараагийн асуудлуудаа бол шийдэх ёстой. За мөн дараа нь одоо бас нэг өвдөд байгаа шалтгаан байдаг. Тэгэхээр тэнд одоо нэгэнд мэс хүрсэн, шарах үүссэн тийм ээ. Яг одоо сүүлийн үед бол доронгаар айгуу тийм одоо гэмтэл багтаа юм сайхан эдгэрэлт хурдан юм хаалгаанууд хийж ин л да. Гэтэ бас одоо олон төвшөнд хамарсан юм байх юм бол нээлттэй ордог байхгүй бэлтгэн энэ хийхэр зэрэг. Тэгэхээр зэрэг энэ үед бол яадгүй хөр зэрэг мэдээж одоо болчин шүрэнс арьс маань өөр ингэ зүсэгдэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд эргээд одоо тэр чи идэхтэй ямар нэгэн одоо хатуу соривжил юм богиносл үүсгэн шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр зөөлөн эдэн одоо юм хатуурлаа соривжлаас болоод өвдөж болдог байхгүй юу. Тэгээ энэ өвдөлт нь яадгүй хэрэг зэрэг бас онцлогтой. Ингээд одоо нуруугаа сунгах ч юм уу, тэндээс нэг юм ингээд сунгаад авах ч юм уу, энэчнээс нэг юм авах ч юм уу тийм ээ. Яг энэ үед бол нөгөө өвдөлт нэмэгддэг. Тэгээд ингээд өвдөлт маань нэлээд удаан хугацаагаар ингээд өргөжлээ. Яг л өөрөө мэдэн би нэг ингээд нэг татах сунгах хөдөлгөөн хийчихэр зэрэг л миний нуруу өвдөд юм гэдэг тий. За энэ үед бол нөгөө өстэй эмчтэй үзүүлээд сайхан нөгөө зөөлөн эдгээ сунгах, халаах, тэгээд сайхан тэр сорвийг одоо багасгах тийм ээ. Тэгээд сорвиа сунгах тийм ийм хөрхөн сонголтын одоо юм дасгалууд хийгээд бол эмчлэгддэг. Ийм одоо шалтгаан байдаг. Бас одоо нөгөө булчин маань одоо ингээд сулардаг. Тэр суларснаас болоод бас өвдөж болдог. Энэ үеийн өвдөлтийн онцлог нь болохоор зэрэг нуруугаар чилээд ерөнхийдөө тэгээд одоо ингээд босоод явахаар зэрэг ингээд нэг доошоо унжаад хүмүүс шаларч өвдөд ингээд хэлдэг. Унжаад ингээд тий ингээд татааж байгаа юм шиг ийм өвдөлт илэрдэг. За энэ үед бол хэдүүлээ булчин тав хүчийг сайжруулад дасгалаа хийн гэсэн үг шүү дээ. Гэх мэтчлээ одоо ингээд мэслийн дараа юм өвдөлт одоо зөвхөн өвдөлтөг ярьлаа шүү. Ийм одоо олон ингээд 6 лагийн зэ шалтгаан байд юм байна. Тэгээд сэргийн хэмжтэй үзүүлээд одоо энэ шалтгаанаа болоод эмчлэх юм бол маш сайхан үр дүнд хүрнэ. Нөгөө хүний нурагч нь тал талаас нь нөгөө булчингууд дэмжиж яадаг гэдсэн бодвол тэрэн дээр нь зориулсан дасгалуудаа л хийгээд хэлдэг бах тий. Нуруу докторжуулагч дасгал гэж яг юу байдаг лээ? Мэслийн дараа л хийдэг лөө. Тий. За тэгэхээр зэрэг энд ингээд одоо яг нурууны өвдөлтийг бас нэг тавчхан хэлжээ. Тэгэхээр зэрэг одоо олон цагаар суугаа ажил хийж байгаа одоо энэ хүмүүс тий оффист ажиллаж байгаа хүмүүсийн нуруу их өвдөд шүү дээ. Тэгтэл яадгүй хэр зэрэг хүний нуруу чинь ингээд гүндээ нэг юм богинохон жижигхэн булчингууд байдаг. Гадна талдаа юм урт шулуун булчингууд байдаг ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг яадгүй хэр зэрэг энэ суунгаа ажил хийж байгаа хүмүүсийн одоо гадна талах нь урт ийм өнгөц булчингууд ингээд илүү их ингээд чангараа богиносчдөг байхгүй юу. Тэгээд одоо өвдөд. Тэгээд дотор талынх нь болохоор ингээд суларчдаг гүний булчингууд. Тэгэхээр зэрэг одоо нэг хэдхэн өдөр ингээд жоохон сонголт монголт тэгээ массажсаа чигээ гайгүй болчдаг. Тэгээ гайгүй болчлоо гэд тэгээ ингээд явах нөгөө нурууны өвчин хартах гэжтэй. Гол утга нь болохоор тэр одоо нурууны гүнд байгаа тэр жижиг булчингуудын тэр сул байгаад одоо суларсан байгаа хүч мотой булчингийн хүчийг сайжруулах хэрэгтэй байхгүй. Тэгжээж та нуруугаа удаан хугацаанд ингээд өвдөлөхгүй чанартай амьдрна гэсэн үг байхгүй юу. Тий. За тэгвэл месаслын дараа яагаад одоо ер нь нурууны өвдөлтийн одоо архаг өвдөлт үүсгэж байгаа шалтгааны 80% нь залуучуудаа тий 80% нь ерөөсөө л нурууны булчингийн хүч султаагаас болдог. Тэгэхээр хүмүүс нөгөө гадна талын чангарсан болохоор минийх чангарсан гэж андуураад идэг. Чангарсныг бол одоо илэг массаж зам хийгээд ингээд сулчаад байна хүмүүс. Гэтэл тэр гүний булчин яг тэр тохирсон тэр тусгай дасгалыг хийж чангалж та нурууны өвдөлтөөр өвдөхгүй амьдрч чадах байхгүй юу. Месаслын дараа гэхээр яадгүй хөр зэрэг одоо тэнд чи ямар нэг хэмжээгээр бас шарх сорин үүснэ өөрөө л нурууны нөгөө гүний жижиг булчингууд маань зүсэгддэг байхгүй юу. Тэгээ тэр зүсэгдсэн булчин маань өөрөө эргээд одоо хүчээ олоо сайжирна гэж байдаг байхгүй юу. Заавал гаднаас нь дасгал хийж өгч тэр булчин хүчтэй болгодог байхгүй юу. Тий. Тэгэхээр зэрэг одоо тэр нурууны докторжуулах дасгал гэж тэрийг хэлээд байгаа. Нуруу гэдэг маань өөрөө нөгөө айгүй хөдөлгөөнтэй хэрэгцсэн шүү дээ, тийм ээ. Ялангуяа одоо тэр бүслэгийн олон уулзгын хэсгээр чинь нурууны хөдөлгөөний 75% хийждэг байхгүй. Яг тэн дээр л дандаа нурууны өвдөлт үүсэдэг байхгүй, гэмтэл үүсэдэг. Тэгэхээр энэ нурууны бүслэгийн нурууны булчингуудыг хийдүүлээ одоо айгүй гоё хүчтэй болгож иж нуруу өвднө гэсэн асуудлаас сална гэсэн үг. Тийм учраас одоо нурууны докторжуулах дасгалуудыг ерөндөө бол одоо ийм жирвч одоо дискэктоми мэслийн дараа сарын дараа хийдэг. Нурууны одоо бэхлэгээ хэлсэн 90 бэхлэгээтэй төмөр шорохтой үед бол сараас 45 хоногийн дараа ч юм уу докторжуулах дасгалыг хийдэг. Энийг бол нөгөө мэрэгжлийн баг хамт олон танд бол тохируулаад эмчилгээ хийж хийнэ гэсэн үг. За тэгэхээр мэс засалд орчоод одоо сэргийн хамчилгээ хийлгсэн тохиолдол хийлгээгүй тохиолдолд ажилдаа залангуй тамирчидаас гэмтчихдэг шүү дээ. Тэгэхээр спорттой хизээ ордог вэ? За мэс засалд орчлоо. Сайхан одоо юм эмчилжлээ. Дараа нь сайхан сэргийн хамчилгээндээ явна. Сарын дараа яриад докторжуулах дасгалуудаа юм явна гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг яг оюуны хөдөлмөр эрхэлдэг, тийм ээ. Одоо юм суугаа ажилдаа одоо иймэрхүү хүмүүс бол нэг сарын дараа бол ажилдаа орж болно. Сар хагасны дараа. Харин биеийн хүчний хөдөлмөр хийдэг. Одоо доргионтой нөхцөл, хүйтэн нөхцөл
төр ажилладаг хүмүүс бол аль болох ажлын нөхцөлөө арай өөрчлөхийг бодох хэрэгтэй. Бүр боломгүй бол нэг 3 сарын дараа одоо 6 сарын дараа ч юм ажилдаа ордог. Спортод бол ер нь одоо 6 сарын дараа ер нь орно. Тэгтээ бол өөрөө нөгөө дараах сэргэн цэцэлт нөхөн төлжилт нь хэр явагдсан гэдгээс бол их хамаардаг байгаа. Тий. Ингээд нуруу утцөө гээл одоо хаалганд орцоо гээл хөвтөд байх нь ямар вэ? Жишээ нь тасгалаа хийчлээ. Гэтээ одоо эмч хаа өгсөн тасгалыг гэртээ хийчлээ. Тэгжэл ихэнх цагаа хөвтөд өнгөрүүлвэл ер нь зүгээр үү? За үүний сонгодог жишээ чинь манай монголчууд бол бас их бие биедээ хайртай, их гэр бүлсэг арт түмэн тэгээд одоо хаалганд орсон нэгээ бол хитрхи их асардаг, хитрхи их хайрладаг. За чи хөвтөд хаалганд орсон энийг бити өрг хүүхдээ бити тэрвэр энэ ажлаа малдаа бити явч гэдэг юм уу тийм ингэ байгаад байдаг. Тэгэхээр зэрэг ер нь бол нурны мэслийн дараа бол эхний өдрөөс ер нь бол одоо хөнгөн дурангийн хаалганы дараа 2 цагийн дараа босоо яв гэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг босох цаг явах цаг бол хязгааргүй байхгүй. Өдөрт хэдэн ч одоо явж болно та сайхан гадаа хүмүүс ч хаалганд орчин маргааш нь гадаа гарсан тамхи татсан зогсож байдаг шүү дээ манай залуучууд чинь тий. Тэгээд бол явах цаг бол хязгааргүй харин жоохон нөгөө суух үедээ л суух хугацаанд жоохон анхаардаг. Тэгээд нөгөө мэслийн дараа эрт одоо нэг 14 21 хоногийн дотор жоохон удаан хугацаагаар суугаад ах юм бол нөгөө нэг диск маань ахиж нөгөө эвэрж мэдэрлээд арах одоо юм болдог байхгүй. Тийм учраас тэрнээс сэргийлээ тэр шарх сарын эдгрээд одоо нуруу маань жоохон ингэ бэхжтэл яг нэг сар орчимдоо бол суух цаг чи ер нь жоохон хязгаартай байгаад идэг. Тий. Тэгээ тэрэндээ бол анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хөвтөд байх нь тэгээ хөвтөд байхад бол ерөнхийдөө би түр хэлсэн ш. Хөвтөлөөл таны нурууны болчин сулраал юм. Ер нь ингээд хүн ингээд удаан хугацаагаар хөвтөд байх дандаа биеийн артлын болчингууд их хүч алддаг байхгүй. Тийм учраас ингээд удаан хугацаанд босоод ирэхээр одоо ингээд гар марын артлын энэ болчингууд ингээд санжигнаад одоо нөгөө босод тэнцэж байгаа ботог гэдэг шиг ингээд өвдгөн тойвоо чичрээд идэг ш. Тэгэхээр зэрэг нөгөө гуйны арын шилбэний одоо энэ болчингууд энэ өвдгөний уртлын болчингууд тэр хүч алдчихдаг байхгүй. Тэгэл болчин хүч алдах юм бол таны нуруу ахаал докторгүй болол дахиад нөгөө нуруу өвдөх шалтгаан чинь нэмэгдэж байгаа. Тийм учраас бол тэр одоо урт хугацаанд хөвтгөн чухал биш. Мэдээж хүн ядарна л да месслийн дараа. Тийм. Тэгэхээр зэрэг босож одоо явж тохирсон тасгалуудаа бол заавал хийж явах хэрэгтэй байдаг. Нурууны месслийн дараа гам дэглэм барих ёстой тий. Одоо чинь төрсөн бол одоо нөгөө хүүхдэд тэрвэрэх гэдэг түрүүн та ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ хугацаа хэр идэг вэ? Тий. За яг ерөндөө бол яг нэг сар орчимдоо бол бас ер нь одоо хаалгаа илгэсэн хүн чинь бол гам дэглэм сахин. За тэгээд одоо жишээл нурууны бэхлэгэд мэсэл илгэсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр нөгөө гадны биет ингээд нуруунд авчиж суулгачж шүү дээ. Нурууг одоо их хөдөлгөөнтэй байхгүй тулд. Тэгэхээр зэрэг тэр гадны биетийг өөрийн бие болгож суулгаж автлаа тодорхой хугацаа ордог. Тэгээд тэрэнд хүн аюух ядардаг байхгүй. Ягаад мэслийн бэхлэгэд мэслийн дараа хүн илүү ядраад байна гэдэг чинь тэр нөгөө гадны биетээ тасан цогцох гээд ядраад байгаа байхгүй юу. Тэгээд дээр үед бол дээх үед одоо өөрийнх нь одоо сүүжний ясны дэлбэнгээс ч юм уу одоо ингэж аваад суулгах центр хийдэг байсан. Одоо бол дандаа нөгөө юм титан юм юунууд хийж ин л да нөгөө одоо гадны биетүүд суулгаж байна. Тэгэхээр зэрэг тэр одоо хугацаа бол хүний бие тасан цогцлоо доотлон 6 сар тэгээ 2 жил бүр магадгүй 3 4 жил үргэлжилж болно тий. Тэгэхээр хүнд бол ядрал байдаг. Тэгэхээр энэ ядралыг бол одоо хоолонд бас ингээд амрах дэглэмээрээ сайхан зохицуулах хэрэгтэй байдаг. Тэгээд 1 сарын дотор бол ерөнхийдөө нөгөө бүхийх гэдэг хөдөлгөөнийг хязгаарладаг байгаа шүү. Яг бол нөгөө хит хөдлөхгүй байгаа. Хажуу тийшээ нуулах бүхийх гэдэг. Тэгээ ер нь мессэлд орсны дараа эхний 14 хоногийн дотор бид нар нэг копит аягатай копигаа нэг асгачгүй гэдэг ингээд нэг хайрлаад явдаг шиг ийшээ барай. Яг тэрэн шиг копи одоо аягатай копи шиг ингэж хайрлана гэж байгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө сарын дараанаас гайгүй болоод ирэндээ тэгээд одоо хөвтөж байгаад ерөндөө хөвчлээ хоолоо идчих хэрэгтэй. Эсвэл босоо зогсож байгаа өндөр юм дээр тавьж байгаа хоолоо идэх нөө суужгаад хоолоо идэх юм бол нөгөө нуруугаа өвдөгч шүү дээ тийм ээ. Тэгээд одоо суужгаад нуруу хүчтэй биш хөлөө хүчтэй өвдөлт илэрх юм аа шууд тэр дараа хөвтөх юм уу босоод бол алхах хэрэгтэй. Тиймэрхүү л одоо гам дэглэмүүдийг сахиндаа. Тий. Ялангуяа одоо нурууны мэсэл орсон хүн бол нөгөө оймс өмд гутлаа өмсгöd аюу хэцүү байдаг байхгүй. Яг л тэр үйлдэлүүдийг хийхэд дандаа хүн ингээ тонгоодог байхгүй. Тий. Тийм учраас бол одоо сууж агаад ч юм уу эсвэл нөгөө хөвтөж байгаа эхний 14 21 хоногийн дотор хөвтөж байгаа сайхан амьсаа өмдөө өмсөөд гутлаа уулчаад тэгээ босч ирэх зүйлдэг байхгүй. Ганцаараа байгаа тохиолдолд хүн байх юм бол ер нь тэр мэслийн дараа нэг одоо сахиур нэг 3 4 хоног аваад байгаа ш. Тэд нар ч одоо тэр өмд амьс гутлаа өмсгöd туслах гэдэг хүмүүс байхгүй. Гол зорилго нь бол тэгээ цаашдаа бол тэр хүмүүс одоо хит их бүхэхгүй тулд яах нь нөгөө одоо өсгөвчийг хүртэл одоо жишээ нь урт өсгөвчтэй нуруу удах хүмүүс хэрэглэх нь шүү дээ тий. Ер нь бол одоо тонгоох хөдөлгөөнийг хийхдээ заавалчгүй өвдөг түнхээр ингэж өвдгөөрөө нугалж иж тэгжээж одоо бүх юм аваад босч ирэхдээ бол өвдгөө тэнэлгэснийхаа дараа нуруугаа одоо ингэж
гидэлэх ийм хөдөлгөөнүүдийг хийх хэрэгтэй. Ер нь нуруугаараа л ингээл нуус шиг ингээл тонгоогоор бүхээр байгаа юм бол таны нуруу өвдөн, тийм учраас нурууныхаа тонгоож бүхий хөдөлгөөнийг өвдгөөрөө л хийнэ гэсэн үг байхгүй. Өвдөг түн хоёроо л хийгээл тэгээд нуруугаа ер нь жоохон тэгшгэмдүү байлганаа л гэж бодох хэрэгтэй. Ингээвээр хэлэх юм байна. Иймэрхүү гарна дэглэмүүдийг сайн цахимдаа. Нөө дэше хараад гутлаа өмсөж ийн гэдээ төсөөлсөн чи нөө гойны аримлчин ч юм уу татна гэд бодсон чи өвдгөө нуулж чаар гайгүй юм байна л тий. Гайгүй тий. Өвдгөө ингээ сайхан нуглаад хөлийнхөө улаар орон дээрээ тавьчаад энийг хөлөө нөгөө хөлийнхөө өвдөг дээр тавьж агаад тэгээд ингээд өмсчихдэг байхгүй тий. За энийг бүгд цэргийн цаг багийнхан зааж өгнө шүү дээ. Яаж өмсөх, яаж та босох уу? Хажууд тийш харж хөвтгтээ яаж хөвтгий? Хажууд тийш харж хөвтгтээ одоо өвдөгнийхаа цавсаар заавал дээр авчуулаараа ч гэдэг юм одоо хөлний дэргээ гарцсан байна шүү дээ. Тэгхийн бол одоо нөгөө мэдрэлийн хязгаар гардаг тэр нүхий чинь ингээ томруулж өгдөг булчин маань өөрөө сулардаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг хажууд тийш харж хөвтгий тэр хөлн дараа дээр ивэх нь хүртэл тийм чухал. Дээш харж хөвтгтээ хүртэл одоо хөлөө ингээд өвдгөрөө нуглаад өвдгөн дараа дээр ивж хөвтжээж одоо нурууны өвдөлт талхаас сэргийлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сэргийн цамжилгааг өөрхөдөө бол буцаад амьдралын хэм маяг руу оруулах, эрүүл амьдралын хэм маягийг дэмжих гэж ойлгодог. Тэгэхээр хоёлаа эрүүл хүмүүс маань нурууны өвдөлтөөс хэрхэн сэргийлэх талаар ярий те. Тэгэхээр энэ тал дээр нурууны эрүүл ах уу гэж одоо байх уу тий эрүүл амьдралын хэм маяг дээр юу анхаарах ёстой вэ? За хамгийн нэгдүгüрт бол ерөөсөө л дасгал хөдөлгөөнөө л хийнэ. Дасгал хөдөлгөөнөө л хийнэ. Тийм тэгээд би хэлсэн дандаа нөгөө юм булчингийн хүч хөгжүүлдэг. Тэгээд сонголтын сайхан дасгалууд хийх хэрэгтэй. Хоёрдугаар биеийн жин бол одоо маш чухал аа тий. Биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсийн нуруу өвдөх магадлал одоо хэвийн жинтэй хүмүүсээс бол 40% илүү байдаг байхгүй. Тийм учраас одоо нөгөө эмэгтэйчүүд бас их өвдөд байдаг, хэлийн тархалтай байдаг тийм ээ. Нөгөө өвтөө байгаад байдаг тий. Тэгээд тийм учраас биеийн жин бол аягүй чухал байгаад байдаг. Тэгээ мэдээж одоо бүтэн нойртой хонох хэрэгтэй. Тэгээд ерөндөө бол одоо нурууны одоо нөгөө харахаг өвдөлттэй хүмүүст бол нөгөө сэтгэл заслын эмчилгээ аягүй хамт хийгддэг байхгүй. Одоо CBT-г яриад байдаг тий. Хүний зан үйлийн өөрчлөлт энэ эмчилгээ бол одоо бүр номер 1-т орж ирж байгаа шүү сэргийн засаг одоо нурууны өвдөлтийн концепцт. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага бол сэргийн засаг эмчилгээний одоо цонхлон тохиолдог 8 өвдөлтөөр одоо ийм модуль гаргасан байхгүй сэргийн засаг. Тэрний чинь нэгдүгürt бол тэр зан үйлийн эмчилгээ буюу CBT эмчилгээг ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яадаг вөхөр зэрэг нурууны харахаг өвдөлттэй хүмүүс яадаг гэхээр зэрэг би одоо ингээд дарахаар миний нуруу өвдчихдэг. За би өнөөдөр энийг өргөцөө одоо миний нуруу яг өвдөн өнөөдөр тийм ээ. За гээ одоо би урчин ингээ 2 3 хоног жоо нойр матаа онцлоо. Одоо миний нуруу өвдөн ч гэдэг юм. Ингээд нөгөө сэтгэлээрээ ингээд ингээ өвчлээд байдаг. Тийм учраас бол энэ одоо сэтгэл засалж эмчтэй бол хамтарч ажиллах нь манай сэргийн засагт баг тавгасаа байдаг шүү дээ. Хоол зууш нийгмийн ажилтны сэтгэл засалж гэдэг тийм. Энэ хүмүүстэй одоо хамтарч ажиллаж бид нар бол илүү үр дүнд хүрдэг байна. Тэгээд одоо хадгалал офсайж хийдэг хүн удаан хугацаанд одоо машин барьдаг хүмүүс ч гэдэг юм уу те энэ хүмүүс бол ядаж 30 минут болоод босоод тэгээд биеийнхаа чилээг сайхан гаргаад нэг сайхан чилээчээ те нэг 2 3 минут хөдөлчөөд буцаад суух хэрэгтэй байхгүй юу. Тэгээд дараа нь тэр эргономик гэж одоо сүүлийн их ярьж байгаа тийм ээ ажлын байрны эргономик гэж тийм үү. Жишээлбэл одоо офсуудыг залуучууд гэхэд чинь ямар ч байсан сандал нь ингээ сайхан тохирсон тийм ээ хөлийнхаа улаар бүтэн хүрчдэг тэгээ нэг өвдгөний түнхтэй гэж хэцүү одоо энэ төгшөнд ингээ сайхан суучдаг тий тэгээд сандал нь төшлөгтэй ядаж одоо 2 гараа тавьчихдаг төшлөгтэй бүр одоо цаашаа ингээ хаяа нэг хүзүүгөө тавиа амраачдаг ч юм уу тий тэгээд сандал маань одоо ингээ хөдөлж яадаг гэж өндөр намаа өөрөө тохируулцдаг ч юм уу ийм одоо сургуулийн хүүхдүүд хүртэл одоо сүүлийн үед нөгөө тэр сколиоз их одоо өсвөр насны морийг тохиолдоод байна гэдэг шүү дээ тий өсвөр насны морийг ч бол эмчилэгддэг шүү дээ сайхан зөв одоо юм дасгал хөдөлгөөнөө хийгээ зөв хэм маягтай амьдрах юм бол тэр зэрэг тэр хүүхдүүдэд хүртэл одоо нөгөө үүрч авах хичээл номных нь жин хүртэл тохируулах те хүмүүс одоо маш их хүнд ном юу яж нөгөө номтой цөөнх байх тийм учраас өө юм нар нөгөө цөөнхөр хичээж ингэ яриад байгаа үстэй тэр чин тэр хүүхдийн нурууг л хамгаалж байгаа байхгүй юу тий тэгээд гих мэтчлэн одоо юм олон аргууд байна. Тэгээ хүүхдээ одоо сургуулийн хүүхдийн одоо ширээ хүртэл эргэнэмэг гээд нас нь тохироод нөгөө сандал ширээн хүртэл ингээ өндөр болоод байгаа үстэй тэр өндөр намхан болоод байгаа тий энэ хүртэл одоо аюул чухал. Тэгтээ яг нүдний тэгэхээр эрүүл амьдралын ер нь одоо энэ нурууны өвчин гэдэг чинь өөрөө эрүүл амьдралын хэм маягтай шууд холбоотой. Та ингээд эрүүл амьдралын хэм маягтай хам бол нурууны өвдөлтөөр өвдөх магадлал ба. Тэгээ өчигдөрхөн хүртэл би нэг айгу сайхан мэдээ уншижээ. Тэгээ сүүлийн одоо энэ жинжи үеийнхэн гэ тэ энэ үеийнхэн чинь одоо нөгөө арх дарсны тамхины хэрэглээ их багассан гинэ. Тэгээд одоо яаж эрүүл байх вэ? Яаж дасгал хийх вэ? Яаж фитнес клубт явах вэ? Уулзахтаа хүртэл хэдүүлээ айгу гой хөгжим сонсдог ч юм уу тэ. Ийм одоо болоод нөгөө урд үеийнхээс их өөр сайн тал нь бол архины хэрэглээ болоод бүр эрс багассан тий гэсэн юм судалгаа би уншаад бас
баяртай сайхан байлаа өчигдөр. Тийм сайхан мэдээд болгосонд баярлалаа. Бас хэрэгтэй сэдвээр ярьсан дэмжтэй маш их баярлалаа. Тэгээд подкаст маань үгээр өндөрлөх гэж байна. Тэгээд та сонсогчдоо одоо зориулаад одоо хэлхийг хүсэж байгаа ямар нэг үг байвал одоо хэлээч. Тэгээд хоёлаа подкастаа дуусгая. Тий. Тэгэхээр эрүүл өвдөлтгөө нуруутай бай гэх юм бол хэдүүлээ нурууныхаа дасгалыг сайн хийцгээе. Нэгдүгээр за хоёрдугаарт бол одоо дараагийн подкастуудаар бас эмч нь бол оролцох байх гэж бодож байна. Тийм учраас одоо өөрсдөө сонирхож байгаа асуултуудаа бөөгнөрүүлээд доор бас комент хэсэгт үлдээх юм бол тэр талаар бас ингээд та бүхэндээ хариулж харилцан ярилцж болох юм аа. За баярлалаа. За баярлалаа. Эрүүл бай подкастын маань дугаар үгээр өндөрлөж байна. Эрүүл байцгаая тань мэдхүүгээс эхэлнэ. Тэгэхээр бас асуулт байвал бас сонирхож байгаа сэдв байвал манай төвийн эмчнэр дараагийн дугаараар та бүхэнд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх болно. Тэгэхээр өдрийг сайхан өнгөрүүлцгээрэй баяртай.